Энэ уул эрвэстэй гэдгийг бат багаасаа сайн мэддэгч бэлчээрийн гарт сайтай учраас хідэн ямаага бодсондоо арга буюу зусжээ. Хавар төл их авлаа. Олон ямаа самнаж, овоо их хил ноолоор авч их мөнгөтэй болгон дээ өгшөө. Чухам. Ийм сайхан бэлчээр нутагт буусны хэрэг юу лээ? Ямаага сайн өсгөхөд авъя. Хангай дэлхий чинь цагаа тулахаар хариугүй эмзэг. Олон ямаатай байх олиггүй гэж өвгөж ярьдаг байсан оргуу ч юм биш шүү хүүхдүүд минь аа. Зя эн чин юу машин байдаг вүлээ хөө. Сайн байна уу та? Сайн байна уу? За та нар чинь хаанаас хаа хурж яваа хүмүүс өвдөө? Бид хотоосоо танаа нутгийг зорж ирлээ. За. Хэрэг зориг юунд вэ? Энэ нутгийг сайн мэдэх газар чинь хайж явна да. Энэ газрыг ч надаас сайн мэдэх хүн байхгүй л дээ. Гол нь юунд газарчлах вүлээ? Шударгал ярэ. Энэ хоёр аргал янгир агнах зорилготой гадаадаас ирсэн хүмүүс юм аа. Аргал янгир агнах чинь хуулиар хориотой штэ. Тэрнийг мэдлгүй яах. Гэхдээ энэ хүмүүс хүслээ биелүүлэхийн тулд үн хөлс бол хайрлахгүй. Чи байгаагүй болч бид ганцхан хоосон буцахаар л байл. Чамд ёстой их барилаа хөө. Би энэ уулыг надаас сайн мэдэх хүн байхгүй гэж хэлээ үсттэй. Харин тийм байна. Аава. Та яагав? Юу болов? Юу болсыг харин би чамаас асуумаар байна да. Чи ирвсийн хоолыг булаалгачаад. Түүнийг юу хийдгээ? Цоохроор оролцсон хүн өөдөлгүй юм дах өмнө. Хоолон булаалгасан цоохор чиний хоолыг л булаах вэ дээ. Цоохор ирвэсэн амьдарч байгаа тархац нутгийнхаа эдэш тэжээлийн суврагын оройд нь байрладаг амьтан. Харин тухайн нутгийн бусад амьтад бол цоохор ирвсийн амьдрах нөхцөлийг бүрдүүлж байдаг албатууд юм. Гэвч малын бэлчээр хайж явсаар цоохор ирвсийн амьдрах орчинд халдан орсноор зэрлэг амьтад дайжиж явдаг учраас цоохор ирвс идэж тижээлгүй болж айлын мал барьж идэхээсөөр сонголтгүй болох нь их байдаг. Ийм болохоор л эрт дээр үеэс ирвсийн нутагт халдаж байгалийн жамыг алдагдуулахаас зайлсхий гэж сургадаг.